Сайн байцгаана уу, малын эмч хариу мээрэн. За манай нохоо бол өчтөр шөнөөс эхэлж төрөөд өглөө ерөөдөө төрөөд дууссан байгаа. Нийтдээ 5 охин 4 эргүүлэг гаргасан. За манай нохоо бол Монгол улсын авраг, Монгол арслан гойд гэдэг нэртэй нохоо. Монгол улсын авраг говийн сар дайчинтай нийлсэ. Oh my god. За энэ дашрамд би та бүхэн төрөлтэй холбоотой маш хэрэгцээтэй мэдээллүүдийг хүргэе гэж бодсон юм аа. За нохоо хэвэн одоо гүлгөө тээж байгаа нохоо бол 58-аас 63 хоног гүлгөө гидсэндээ тээдэг. За зам байдлын хувьд бол нохоо бол маш тогтворгүй болно. За байгаа газрынхаа хэвтрийг байнга самардаг ч юм уу, эсвэл энэ тэнд ямар нэгэн нүхэн доогоор орохыг хүсдэг ч юм уу, ер нь бол нэлээд тогтворгүй болдог. За илүү одоо нарийн мэдлэгийг хүсэх юм бол нохооны биеийн температур яг төрөхийнхөө өмнөх 24 цагийн өмнө бол 1 градусаар буурдаг байгаа. За хээлт нь 65 хоног байх юм бол энэ бол эрсдэлтэй гэж үзнэ. За 70 хоног болох юм бол энэ ямар нэгэн гажиг байж болох учраас ер нь бол эмчит хандах хэрэгтэй байдаг. За ингээд төрөл тэглэлээ гэж тооцоход за эхний гүлэг гарснаас хойш гүлгнүүд хоорондоо бол 2 цагийн зайтай байхад бол төрөлд хэвээ өгч гин гэж үзнэ. За хоорондын зай нь 2-оос илүү болоод ирэх юм бол төрөлд хүндрэлтэй өгж гинэ гэж тооцогддоо. За гүлэг тус бүр дээр гүлэг гарсны дараа тус бүр дээр ойролцоогоор 15 минутын дараа ихэс гардаг. За энэ нь бол одоо их нь өөрөө ичдэг учраас ямар нэгэн байдлаар оролдох шаардлага байхгүй. За төрөлд хэвээ явж байгаа тохиолдолд бол одоо эзний хүний бол ямар ч оролцоо шаардлага байхгүй. Бүгдийг нь одоо энэ их нохоо бүгдийг нь өөрөө хийх ёстой байдаг учраас оролцох шаардлага бол байдаггүй. За их нохоо бол эхний 2 хоногтой бол маш хэрэгцээтэй энэ антител буюу энэ эсрэг биемтэй юм уургийг гаргаж яадаг сүүнээсээ. За тийм болохоор их нохоо бол хоол идэхгүй байх юм уу, эсвэл үүрнээсээ ерөөсөө гарахгүй байх юм уу? 2-3 хоногтой тэгэхэд бол ямар ч асуудал байхгүй. Өөрөөгөө одоо ингээд гүлгнүүдтэй маш хэрэгцээтэй юм уурга өгж байгаа учраас ингээд үүрэн дотор байх нь асуудалгүй байдаг. За гүлэг ингээд одоо төрөөд гараад ирсний дараа бол их нь өөрлөгөө ингээд биерүүгөө хөрхөөгөө татаад одоо анхдагч сүү уурга буюу тэрийг уулгахын тулд өөрлөгөө ингээд татдаг. За хэрвээ их нь гүлгнүүдээ өөрлөгөө татахгүй байх юм бол гүлгнүүдийн одоо хөхрөөнд төхүүлж өгөх нь бол маш чухал байдаг. За зарим тохиолдолд гүлэг гарч ирчээд их нь тоохгүй, сайн долоож өгөхгүй ч юм уу, эсвэл гүлэг сайн хөдлөхгүй байгаа, эсвэл бүр гадаа ингээд бээрцэн ч юм уу, жоохон хөссөн байгаа гүлгэн дээр бол амьсгалын дээд зам бөглөрсөн байна уугүй гэдгийг маш сайн шалгах хэрэгтэй. Амаа онгоолгоод амьсгал чадж гин үгүй гэдгийг шалгах хэрэгтэй. За би одоо яг хэрхэн одоо массаж хийх талаар би та нарт харуулъя гэж бодлоо. За амьсгалын дээд зам бөглөрсөн байх юм бол мэдээж бургуу ашиглаж болно. Бургуу ашиглаад ингээд амруу нь хийгээд ингэж болно. За тэгээд гүлгийг одоо яг иймэрхүү одоо барилтаар бариад амыг ингэж яагаад тэгээд доош нь ингэж сэгсрэх ингэж байдлаар одоо амнаас нь одоо тэр салсыг гаргаж болдгоо. За тэгээд мэдээж бол одоо нуруунд дээр нь одоо ингэж одоо их нь яг долоож байгаа юм шиг тиймэрхүү хөдөлгөөнийг хийх хэрэгтэй гэсэн үг. Яг иймэрхүү байдлаар энэ нь болохоор амьсгалах тэр рефлексийг маш сайн өдөөж өгдөг учраас маш гүлгэнд бол маш хэрэгтэй байдаг. За ихэнх хүмүүс төрөлт хэвэн байгаа тохиолдолд окситоцин ч нүү ямар нэгэн дааврын гаралтай бэлтгэлийг одоо хэрэглэхийг ер нь одоо хэлж төрүүлж тавьдаг. Хэрвээ төрөлт маань одоо хэвэн байгаа тохиолдолд ямар нэгэн эмийн бодис, дааврын гаралтай бодис хэрэглэх ямар ч шаардлагагүй байдаг. За тэр тусмаа окситоциныг ер нь бол буруу хэрэглэх юм бол маш олон хүндрэлүүд гарч болдог. Жишээлх юм бол гүлэг одоо буруу байралтай байх ч юм уу, 2 гүлэг давхардсан байх ч юм уу, тиймэрхүү асуудал дээр бол за окситоцин тарилаа гэж бодоход савны агшилтыг окситоцин маань дэмжиж өгдөг учраас маш хүчтэй ингээд агшаад савны амсар одоо хүзүү хэсгэрээ ч юм уу урагдах. За одоо тэгэл язралт өгөх ч гэдэг юм уу маш том асуудлууд үүсчихэд учраас иймэрхүү дааврын гаралтай бэлтгэлүүдийг аль болох хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. За хэрэглэж байгаа бол мэдээж малын эмчийн хяналтанд орч юм уу. Ер нь бол шаардлагатай нөхцөлд иймэрхүү бодисыг хэрэглэх хэрэгтэй байд юм аа. За төрөл дуусны дараа бол эхийг нь заавал гаргаж салхилуулах хэрэгтэй. Мэдээж одоо шингэн ус ч юм уу эсвэл шингэн хоол төрөлтийн дараа бол байнгын хажууд нь байх хэрэгтэй байдаг. За ингээд дараагийн удаа би та нарт гүлгэний одоо өсөл буужилт хоолтын талаар маш хэрэгтэй мэдээлэлүүд өгөх болно. Ингээд түр баяртай.